За эхлүүлэх юм. За бүгдээрээ сайн байцгаана уу? За бидний өнөөдрийн хийж байгаа хэвлэлийн бохирдол бол Монгол улсыг бол төвийн сах бодлого аврах юм аа гэсэн юм сэдвтэй байгаа. За эрхэм сэтгүүлч та бүхэн бүгдээрээ л Монгол улсаа эрхэм аврах уу гэж санаа зовлондог юм хүмүүс байгааг итгэж байна. За бидний үзэл санаа бол Монгол улс төвийн сахыг дэмжицгээе гэсэн юм үзэл санаа байгаа. Тэгээ энэ талаарх мэдээллийг бол та бүхэнд юм уншаад гол зүйлийг танилцуулъя. За Монгол улс баян төвийн сах эдийн засгийг бид дэмжиж байна. Цаашид зохион байгуулалтад орох, төрийн бас байгуулах янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж явах санаатай байна. Төвийн сахсан орн болвол Монгол улсын хувьд тал бүрийн эерэг ач холбогдолтой. Монгол үндэстний сод хуу, эх оронч, Эрдэмтэн, Жамсангийн цэвэн, Монгол улс нь Швейцарлигийн адил төвийн сахсан орн байвас зохилтой гэж журмын нөхдийнхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлэн бичиж үндсэн үйл үеийг тусгуулахыг хичээн зүтгэж байсан. Энэ асуудлыг гүнзгийрүүлэн судлах, хэрэгжүүлэхийн тулд Жамсангийн цэвэн Швейцар улстай холбоо тогтоон ажиллах оролдлого хийж байсан болохыг Швейцараас Монгол улсад суух элчин сайд Жан-Жак де Дардел дурдж байсан. Даанч тухайн үеийн цагаан үеийн нөхцөл байдлаас шалтгаалan язгуурын эх орончдын маань энэ үзэл санаа хэрэгжээг юм аа. Гэтэл сүүлийн үед төвийн сахын Польын буруу юм гэсэн сурталчилсан хуулийг зарим хувийн төрийн бас байгууллага илэрхийлэн өрнөх боллоо. Глобал хэмжээний сөргөлдөөнд Монгол улс оролцох явдлыг энэ хааж бооно гэж тэд улаан цаан хэлж байна. Тийм сөргөлдөөнд автан туушин цаг өнөөдөр бишээ. Зарим хүн төвийн сах бол батлан хамгаалах чадваргүй орно гэж болгоомжилдог юм шиг байна. Төвийн сах нь батлан хамгаалах үйлсийг яагаад хязгаарлагдгүй харин дэмжээдгээ. Төвийн сах гэдэг нь гол нь аль нэг улсын эсрэг ямар нэг улсын талд орж туушрахгүй гэсэн үг ээ. Төвийн сахснаар үе даасан байдал нэмэгдэж, энхийн сахууд хөөсөж чөлөөтэй оролцох, энх тайванч идэвхтэй бодлого явуулах боломжийг олгодог. Мөн манай улс руу ямар нэг улс холдон довтлохгүй байх баталгаатай болно гэсэн үг юм аа. Төвийн сахснаар банк санхүү бизнесийн байгууллагууд бултаараа Монгол улс руу анхаарлаа хандуулан төлөвлөж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хуралч болгон зохион байгуулагдах нь эрс өсч, аялал жуулчлал өргөжин нэмэгдэж, хөгжил дэвшил туйлын таатай уур амьсгал хүрдэнэ. Төвийн сахны гэдэг нь даанд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвслүүдийн үйл ажиллагаанд оролцохгүй, байлдаж байгаа талуудад зэвсэг, хүч, нутгаа ашиглахгүй, байлдаж байгаа талуудад цэргийн хэрэгсэл нийлүүлэхгүй, нийлүүлбэл аль нэг талын ялгарлан бадуулахгүй зэрэг гол зүйлүүдийг баримтлан сахна гэсэн үг юм аа. Гэтэл өнөөдөр манай орн НАТО, Шанхай хамтын эслийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллага, Америкийн нэгдсэн улс, Европын албаны улсуудын зохион байгуулсан энхийн сахиулах цэргийн үйл ажиллагаануудад бүгдд нь оролцоод өөдөөдөөсөө буу шахаж хоорондоо байлдах нь халаг байгаа нь туйлын харамсалтай. Монгол улс өсөлт үлдэх хөдөлгөөний идэвхтэй оролцож байж ирсэн. Ингэснээр өсөлт үлдэх хөдөлгөөний бүрэн итгэлийг даасан жишг улс болон улс орныхоо эрх ашигыг ханган хамгаалах боломж нэгдэж байсан билээ. Өсөлт үлдэх төвийн сах хоёр нь агаар нэгэн юм аа. Ийм учраас олон 10 жилийн төрийн замнал уламжлалаа бодоодч тэр төвийн сах замыг сонгох нь зөвднө. Агуулгын хувьд идэвхтэй, хэлбэрийн хувьд хэрэгжээгүй байсан энэ асуудлыг зөвхөн хэлбэржүүлэн баталгаажуулах нь үлдсэн байна. Үүний тулд ард түмний өргөн дэмжлэг хэрэгтэй. Сэтгүүлч та бүхний ч гэсэн энэ асуудлыг ойлгож ард түмэнд одоо сурчлах энэ бол их маш чухал үүрэгтэй байна. Ямар нэг цэргийн эрслийн гишүүн болсноор олон эрсдэл ирж болно. Терроризм, экстремизм, сепаратизмын эсрэг гэх олон улсын янз бүрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцсноор дээрх 3 аюулыг холдуулан хамгаалагдах биш. Төтлөлн хөрж мэдэх юм аа. Цөөхөн монголчуудад элдв зэвсэгт мөргөлдөөнд оролцсон улам цөөрч мэднэ. Харин нөлөө өгснэ. Монголын дотоод хэрэгт хөндлөнгөө сосод улсууд өөрсдийн үзмжээр оролцсон өмнөх үн таалга нэгднэ. Дэлхийн дахинтай сөргөлдөнд тусгаарлагдах зожигрын хаалттай болохыг өмсөхгүй. Глобал хэмжээний гаж туушилт татагдан сүйсч магадгүй. Урдын гашуун туршлагаас соромж авалгүй шинэ хүйтэн банд хөөрөөдөж боломжгүй байна. Яаравчлан төрийн сах алхмыг хийх хэрэгтэй болжээ.
Тэгж байж л ардчил хүний эрх тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал бий байсан хөгжил дэвшил доктортой байдал Монгол улсад зохицолноо. Өнөөдөр Монголын олон ард иргэд төвийн сах бодлогыг дэмжиж байна. Монгол улс баян төвийн сах бодлогыг ард нийтээрээ дэмжицгээе. За ингээд бол мэдээлэл хэлчлээ. Ингээд Монголын ногоо намын дарга бом улагч өөрийнхөө байсыг намынхаа байсыг илэрхийлнэ. Их баярлалаа. За эрхэм сурвалжлаг та бүхний энэ өдрийн амар амгалан илэрхийлье. За Монголын ногоо нам бол төвийн сах бодлогыг бол дэмждэг. Та бүхэн дөрөвний бас бие байгуулалт дээр эвлэн байгуулалтыг хэлжсэн. За энэ дэлхийн ногоо намын гэж хөдөлгөөн байдаг гэж. За энэ дэлхийн ногоо намын хөдөлгөөн гэдэг бол дэлхийд дөрвөн том хөдөлгөөн байна. Социал демократ, консерватив, либерал, за энэ дэлхийн ногоон гэж. За энэ дэлхийн ногоо намын хөдөлгөөнд буюу ногоонтнуудын хувьд нэг баримтлах зарчим байдیں۔ Энэ бол шууд арчлалын зарчмыг амьдралд хэрэгжүүлнэ гэж. Шууд арчлалын зарчмыг амьдралд хэрэгжүүлсэн улс бол өнөөдөр дэлхийд дээр Швейцар улс байна. Тийм ээ. Өөрөөр хэлбэл ард иргэд нь төрийнхаа эрхийг барилцдаг, төрийн үйл ажиллагаанд идэвхтэй олцдог. А шууд арчлалын зарчим бол төвийг сахиж байгаа улстай илүү хэрэгжих магадaltaй. Ялангуяа Швейцар улс яагаад төвийг сахисан юм бэ? Яагаад энэ зарчмыг хэрэгжүүлсэн гэхээр хөрш орнууд нь дандаа өвсцсөн. Хоорондоо дайм байлдаан дандаа хийж яадаг. Та бүхэн Швейцар, Герман гэж хэлэх юм бол 1 2 дугаар дан гарлаа шүү дээ. Тэгээ аргаа бараад энэ болон эрх мэдэлтэй ашиг сонирхолтой энэ их гүрнүүдийн дунд байхад бол Швейцар улс төвийн сах бодлого нь бидэрт илүү наалттай байна, илүү өгөөжтэй байна. Бусад өгөөжийн бол сая одоо манай мөнх хоёроо хэллээ. Жишээлбэл банк санхүүгийн байгууллага байна, аялал жуулчлалын асуудал байна. Өнөөдөр Швейцар улсыг харахад бол дэлхийд одоо хамгийн их нөгөөнд ноогж дотоодын бүтээгдэхүүн хамгийн дээгүүрт ордог улсуудын нэг шүү дээ. Тэгэхээр ийм боломж гарцвал Монголд байна. Монгол улс бас анханасаа манай одоо агуу дипломатч хэлдэг шүү дээ. Ер нь 100 жилийн, за 90 жилийн өмнөөс эхлээд ер нь ярьж иж бид нар бол энэ хоёр их гүрний дунд, хоёр зөрчилдөөний дунд байхад бол төвийг сахихгүй бол нэгийг дагж явж ягаад бүрээд алдлаа, нөгөөдгийг дагж явж байгаа өвөр Монголоо алдлаа. Чи хүн сургамж авч байгаа шүү дээ. Тэгэхээр төвийг сахиул бид нар гадаад Монголоо авч үлдэх юм болцоо байна гэдэг юм дүгэлтнээ тухайж улс төрчид хүрж исэн. Тэгэхээр цаашд одоо энэ бодлогыг амьдралд хэрэгжүүлэгч явж байгаа манай одоо уламж дипломатчууд төрийн нэрлж байна. Эвшилд үл нэгтгэх гэж. Социализмын үед бүр ороод явж исэн зүйл. Энэ маань явсаар хагаад өнөөдөр одоо Элбердор жинхийлэгчийн хүрээнд бол одоо энэ төвийн сах бодлого маань номлогдож байна. Зарлагдж байна. Түрүүн их хоёр ерөнхийлөгч бас хэлж байна тийм ээ. Энэ төвийн сах бодлогыг бол ер нь номлоод орхичих нь буруу юм аа. Энийг бол хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа гадаадын хөрш орнуудаараа тийм ээ. Нөгөө 3 дахь чиглэл 4 дахь чиглэл хөршүүдээр бас жинхэнэ 2 хөрш орноор хүлээмжшүүлэх ёстой. Энэ ажил нь жоохон орхигдож байна гэж. Гэхдээ бол энэ ажил болох давхар явагдах ёстой гэдэг дээр бид нар бол одоо нэгэнт зарлцсан чинь бид хэрэгжүүлнэ шүү дээ. А энэ харин төвийн сах бодлого явагдсанаар ямар үр ашигтай байгаа юм бэ гэдгийг л бид нар хэлэх ёстой. Энэ бол цаашд Монголд гарцаагүй одоо хөгжлийн гарц. Бидний одоо цааш оршин тогтнох гарц юм аа. Бид нар гарцаа ерөнхийлээд байгаа шүү дээ. Ийм гарц юм аа. Энэ бол төвийн сах бодлого юм байна. Энэ шууд арчлалын зарчим юм байна. Энийг амьдрал хэрэгжүүлэх нь бол одоо Монгол улсад одоо хөгжлийн гарц юм аа гэдэг дээр Монголын ногоо ном нэг байр суурьтай байгаа. Энэ бодлого дээр ч гэсэн манай мөнх хоёр маань бас энэ төрийн бус байгуулахаас гадна бас Монголын ногоо намын идэвхтэй гишүүн ерөнхий нарийн бичгийн дарга ажиллаж байсан. Энэ хугацаанд бол энэ одоо төвийн сах бодлогыг манай Монголын ногоо намд суурьшуулж амьлуулж чадсан гэж бодож байгаа. Энэ утгаараа бид нар бол их энэ бодлогыг дэмжиж ажилладаг. Ер нь шууд арчлалын зарчмыг хэрэгжүүлэхийн чиглэлээр Монгол Улсын ерөнхийлөгчийг гаргаад байгаа тэр санаачлаг дэмжиж байгаа. А нөгөө талаас нэг төвийн сах нэг асуудал байгаа шүү дээ. Энэ хоёр ерөнхийлөгч гэсэн тав хүнд ярьжсэн баг телевизээр нөгөө Туркменстан гэдэг улс шүү дээ. Тийм ээ. Тэр бол дагангууллын засаглалтай. А хөрш орнуудад үгшилдэг вөхөр та нар бидний хэрэгт битгий оролцсон. Юу хийж байгааг нь та нарт хамаагүй. А та нарын хэрэгт би оролцохгүй. Тийм ээ. Гэсэн энэ яг өөрөөсөө их нефттэй баялагтай улс. А тэгэхдээ тэр улсын удирдан чиглүүлж байгаа байдал нь бол ерөнхийдөө нэг хаан засаглал болчихлоо шүү. Тэгэхээр зөвхөн төвийг сахин гिचээд югдах чинь хүчтэй ерөнхийлөгч гарч ирээд үндсэн хуулиа өөрчлөөд Туркменстан шиг тийм ээ өөрийгөө магтаалаа алтан хөшөө бариад явчихвээ гэсэн бас нэг юм байгаа, орчин байгаа. Гэхдээ энийг бол одоо мэдээж өнөөдөр арчил ийм хэмжээнд төгссөн одоо ийм улсад бол арай энэ зам нь бол арай хэрэгжих магадлал их багтаа. Энэ утгаараа бид ерөнхийдөө Швейцарын чиглэлийг дэмжиж байгаа.
ялангуяа шууд арчлалын зарчим энийг хэрэгжүүлэх. За тэгээд дээрээс нь давуу талууд байна. Монгол улс хэрвээ ингэчих юм бол одоо юу гэдэг чим одоо банк санхүүгийн байгууллагаас эхлүүлээд аялал жуулчлал цэцгэлэн хөгжих бүрэн болцоотой. Нөгөө нэг байгалийн баялагийг бид нар чи хоёр хөрш орондоо одоо жишээлбэл ингээл өргөн барайл нь шүү дээ. Юу гэдэг чим одоо хятад уралчхыг бол чалкот нефт өгөөл өөртөө нефттэй үйлдвэрлэхгүй шүү дээ. Энэ чинь төвийн сахих бодлого нь явагдахгүй, өөрийн бодлого явагдахгүй байгаа шинжчээд. За нөгөө оросчин уралчих байх төмөр замаа ингэ чинь гэж юу гэдэг чинь бас Оросынхаа талд юм яриад одоо байгаль нуурыг хамгаална гэдэг захиргаан станц барихгүй асуудал яригдж байна. Монголын ногоон намын үүднээс бол үнэхээр одоо сэлэн мөрөндө захиргаан станц барих юм бол байгаль нуурын асуудал бол маш эмзэг болно. Өнөөдөр байгаль нуурын нийт газар нутгийн тал хувь нь өхмөл байдалд орж ирж байна. Сэлэн мөрөндө захиргаан станц зохион байгаль нуурын төвшин 2 м-ээр багасна. Гэх мэтлээ. Яг бол байгаль нуурын чинь тижээлдэг одоо гол мөрөн нь бол одоо манай сэлэн мөрөн байна шүү дээ. Гэх мэтлээ. Тэгээ төвийн сахих бодлого гэдэг чинь иймэрхүү асуудлуудад шийдвэр гаргах тийм ээ. Хөрш орнуудад харьцахад бол илүү бидэрт боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл хөрш орныхаа даган дуурайх биш. Тэнд очисон манай дипломатчид төрийн өндөр ёслолын айлчлалын үеэр амлсан амлалтуудыг биелүүлэх биш. Юу гэдэг чинь Дубай улсад очиод Монгол улсын өрөнд оруулаг гэрээ хийж ш. Энэ асуудлууд чинь бүгд зогсон шүү дээ. Ягаад гэвэл бид нар өөрийн гэсэн бодолтой өөрөө шийдвэр гаргадаг, шууд арчлалын зарчим ард иргэд нь илүү оролцсон ийм шийдвэр гаргадаг нөхцөлд чиглэж байгаа учраас өвгдөөс мань ухаантай ус байсан гэдгийг та бүхэн мэдж байгаа. Энэ бол ойлгомжтой. Бид нар чинь 800 жилийн өмнөөс өнөө хүртэл явахдаа тулахтаа голжийн орж хардаг тийм ээ багцал сэтгэдэг ийм ард түмэн. Тэгээ 190 жилийн өмнө монголчууд ерөнхийдөө энэ Швейцарын төгжөө гэж ярьжсэн өнөөдөр амьдралд хэрэгжээд явж байгаад Монголын ногоон намд баярч яадаг. Энэ бол ч бидний хөгжлийн болон бидний оршин тогтнох гарц юм шүү гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. За асуулт бол хариулахад бэлэн байна. За бүгдээрээ одоо урагшлагын холбооны оюун цэцгийн байр суурийг сонсцгоё. За манай Монгол улсын ерөнхийлөгчийн сүүлийн үеийн дэлхийн улс гүрэнд зарлж байгаа гол бодлогын гол түвшин тулгуур болж байгаа бодлого бол төвөг сахих бодлого юм аа. Тэгээ энэ бодлогыг бол бид нэр бол ер нь юу гэж үзэж байгаа гэхээр ер нь түүхээсээ Монгол улс газар зүйн байрлал сонгож авсан зам онцлог эрх ашигт төвөг сахих статусын зарчмаар бол энэ асуудлыг бол өнөөдрийн хүртэл одоо 21-р зуунд одоо ерөнхийлөгчийн энэ төвшүүлж байгаа зарчим Монгол улсын үндсний язгуур эрх ашигт нийцэж байгаа бол дэмжиж байгаа юм. Тэгээд төвөг сахих тухай бол Монгол хүн бүр улс орныхын эрх ашиг тусгаар тогтнол бие даасан байдлыг улам батгах тухай бодож санаж явдаг. Түүнд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Манай Монгол улсын хувьд төвөг сахихын дээрх эрх ашигт яв цав таарна гэж олон үздэг. Эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээж байх үед ардын болон арчилсан хувьсгын халуун өдрүүд ч гэсэн сэдв яригдчихсэн. Дайны үед төвөг сахих бодлого гэж бий. Мөн банк төвөг сахих бодлого гэж байгаа. Манай улсын хувьд Монгол улс банк төвөг сахисан орн гэж тунхлагдаг нь үнэн. Гэвч манай гадаад бодлогын утга агуулга хэлбэр үйл ажиллагаа нь дурдсан зарчимд бүрнээ нийцэж иржээ. Мөн бидний баталсан нэгдэж орсон үндэсний болон олон улсын хууль эрх зүйн баримт бичгүүд нь дээрх бодлоготой зөрчилдөггүй байгаа сайшаалтай. Тэр тусмаа манай улсын хөрш орнуудтайгаа байгуулсан гэрээ хэлцээрийн утга агуулга үг үсэх дээрх бодлого наривчны туслаа олсон байдаг. Монгол улс төвөг сахих бодлого баримтлах тухай ярьж хэлцэхдээ бид юуны түрүүнд доорх хүчин зүйлүүдийг бодолцох зүйтэй. Монгол улс шинэ арчилсан үндсэн хуулиа баталснаас хойш төвөг сахих бодлогыг агуулгын хувьд идэвхтэй хэрэгжүүлж иржээ. Харин хэлбэрийн талд түүнийг тунхаглаагүй байгаа юм аа. Энэ бодлогыг хэрэгжүүлж баталгаажуулах үйл явц нь манай улсын хувьд зөвхөн цаг